Hi guys, өнөөдрийнхөө бичлэгээр би яг ингээ хичээлээ тараад яг юу хийдэг вэ, яг яадаг вэ тухайгаа ингээд бичлэг хийж оруулах гэж бодоод ингээд яг хийж байна. Хичээлээс тараад бол нуур гараа угаагаад гэрийнхээ хувцснуудаа өмснө. Тэгээ гэрийнхээ хувцсан өмсчөөд үснийхээ цагаан линтийг авсан байгаа. Тэгээд чолкон гэсэн. Тэгээд ингээд одоо л нэрээ гоё гэрээ цэвэрлэж юм байхгүй л дээ. Яагаад гэвэл ингээд юу гэлээ цэвэрлцээ явсан юм болохоор ганц хоёр юм цэвэрлээл болоо. За яа. Юм гоё усны савт болсон. Тэгээд усны савын шатаа хийдэг. Чиний тэгээд хаягнууд байгаа. Босдог. Би одоо ер нь бол гэртээ ганцаараа болохоор дээр нь бол нэг хөгжилтэй ч юм уу нэг энгийн гоё хийж болоод тэгээд хоол хийхэр болсон. Хоол хийхэр болоод тэгээд ордож эхлэх гэрээ цэвэрлэж чадаа тий. Тэгээ за би уцаа ичнэ юм тавьчихъя. Камера ч юм уу заадаггүй юм. Энийг хараад ер нь бол манай гэр ямар хөө харж байгаа. Энэ бол манай гэр биш, манай өвөгийн гэр. За би гэртээ бол иймэрхүү юм уусдаг байгаа. Бэрүү эсмэлийг алхаад байгаа. Баггүй юу? За тэгтээ зүгээр. Одоо ихлээс гэрээ папа шүртчи. За би шүрдэж дуусаад тэгээд болцъё. За дуусчлаа. Ингээд одоо би цонхээ. Энд ингээд гоё өлгөчи. Ёо. За айгуу гоё цэвэрхэн болсон. Гэр шүүртээр өрн цэвэрхэн болчихсон шүү дээ гэр. Тэгээд одоо ядгалсан. Горил зурч идэв заяа. Та нар горил зурч чаддгүй, иддэггүй. Тэгж иддэггүй та нар. Тэгээд